Энэ удаагийн 20 өрхөөр гадны хөрөнгө манад бас нэлээд бусад газруудаас өсвөлтүүдээ гарах бололцоо байгаа. Нөгөө талдаа байгаль тэгэхээр Баян өндөр сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу хуулийн хүрээнд зорилт өрхийн 55 айл энэ жил хашаата, байшинта ийм болох сайхан боломж өрдөж бид нар бас дэмжиж хамтарч ажиллаж байна. Жилийн хувьд бол 3 хэсэг юм болж явж байгаа. Нэгдүгээр хэмжээний олон улсын дэмжлэгтэйгээр иргэдийн хөрөнгөлийн бүлгээр 20 айлыг хашаата байшинтай болгох ажил. Энд бол олон улсын дэмжлэгийн 40 сая төгрөг, бусдын орон нутг болон бусад иргэдийн оролцоотойгоор хашаа байшинтай болгох ажил нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь хөдөлмөр халамж үйлчлэгийн газраас зорилт өрхийн 10 айлыг хашаажуулах ажлыг бас сумтайгаа хамтарч хийж хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд нь Баян өндөр сум 10-ыг нь 10 айлын 20 болгоод Монгол ногоо төсөлтэй хамтруулж өрхийн хэрэглээний ногоогоо хашаандаа тарих, энд нь бас худаг усыг гаргаад бүрэн хашаа барьж өгөхийн ажил бас 20 айлд явагдаж байна. Гуравдугаарт нь бас аймгийн засаг даргын санаачлагаар төрийн байгууллагт хүчний байгууллагт ажилладаг 15 залуу өрх гэрийг орон гэртээ хашаа байшинтай болгох ажлын хавтайтын хэсэгт бол бас хийж хэрэгжүүлж ажиллаж байгаа. Өчигдөр эдийн засгийн хормоор бол гарсан. Тэгэхээр энэ байгаа иргэд санаачлахтаа нэгдэлтэй хөрөнгөлийн бүлгийг зохион байгуулж ажиллаж байгаа. Баярлалаа. Цааш хамтарч ажиллахад бэлэн байна. Хэмжүүлэх бэлэн байна. Баярлалаа. Үйл ажиллагаа бол Эрдэнэ хотод бол 2008 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явагдаж байгаа. За одоогийн байдлаар яг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй бүлэг байна. За өнөөдрийн энэ онцлог үйл явдал гэвэл 2019 он Slave Foundation гэдэг одоо байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Энэ байгууллага нь болохоор Америк, Латин Америкийн ядуу өрхүүдийг орон сууцжуулах гэсэн нэртэй байгууллага байдаг. За энэний хүрээнд бид нэр 20 өрхийг орон сууцжуулах зорилгоор орон гэр бүл 20 айлыг орон гэртээ болгох зорилгоор төслөө хэрэгжүүлээд ажиллаж байна. Жилийн төлөөлөгч таа учраас энд олон зорилт бүлгийн санаачлахтай хүмүүсийн нэгдэл байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн